Аасан байна уу? Наа Мишель гэдэг. Наа төгөлдөр гэдэг. Айдо классын сурагч Нандизэн гэдэг одоо 17 настай 12 дахь оны анги. Энэ хурд яриад. Сайн байна уу? Айдо класс сураад 3 сар орчим болж байгаа. 2 сар болж топикт бэлтэж байгаа. Айдо классын шинээр орж ирсэн сурагч байна. Яа, би байлаа. Найзнаасаа надаас төрүүлээд айдод орсон байсан хгүй. Тэгээд энэ их амар гоё чи хүрээд ирэх. За хамгийн болохоор айдо классыг Жонко захирлаа дамжуулан мэдэж орж ирсэн. Анх бол найзнасаар мэдчихсэн та. Инстаграмаас Анх ер нь айдо классын талаар мэддгүйсэн. Яг топик өгөхгүй л очдөг өдөр яг ингээ хүүхдүүдэд чокобайт тараад дээрээс нөгөө нэг топикийн шалгалтанд хэрэг болох үгс шүү гэд амар гоё халуун долоон хүмүүс ирээд бүх хүүхдүүдэд тэгээд тусламж ирэлэг өгчээсэн. Тэгээд тэрийг харчаад ямар газар юм бол гэд хайсан чи сургалтын газар байж тараад Анх найзаасаа юу мэдээлэл авсан. Манай болохоор өмнө суралцаад одоо юу төгсөж байгаа. Тэгээд яг найзсан мэдээллийг анх авсан. Тав болох өдөр хүүхдүүд ингээ аим хөөрхөн чокопай тарааж өгвөл ярьцлага аваад тэр нь аим хөөрхөн санагдаад тэр нь бас ингээд айдо класс ийм хөө байт юм байна. Багш нар ч гэсэн хүмүүс ч гэсэн айгүй хөөрхөн гоё юм наа гэж бодоод айдо класс авах шийдсэн. Би пэйж руу орж үзээ. Тэгээ ер нь байгаа нөгөө нэг бичлэг сурталчилгаануудыг нь харсан л та. Тэгээд ингээд орчин тэгээд багш нар уур амьсгал амар дулаах юм шиг санагдаад гоё санагдсан болохоор ороод ирсэн. Пэйж руу н орж үзээд хамгийн анх топикингийн их сайхан багшийн бичлэг ингээ гарч исэн. мэдээж саяны хэлсэнчлэн Жонко захирал маань санал болгоод цусан байгаа. яг тэр энерги нь надад бүр амар таалагдсан. Инстаграмын гүйлгэж орж харчаад солонгос хэлний сургалт юм байна. Тэгээд анх нөгөө нэг танхимаар байхгүй онлайны сургалт юм багтаа гэж жоохон харамсаад тэгээд ингээд жоохон доошоо гүйлгээл нөгөө контентууд нь байсан шүү дээ. Яг контентууд нь ингээд гүйлгэж харсан чинь багш нар бүр амар хөөрхөн харагдаад би бүр ямар хөөрхөн юм бэ гэл. Тэгэл анх харчаал хөөх ер нь мэдээлэл бичээд үздэм билүү. Одоо ер нь солонгослээ жоохон сайжруулъя гэх. Тэгээд анх бичиж авах юм. Манай айдо классын хамгийн хөөрхөн багш нь их сайхан багш. Жирэмсэн болохоор ч тэр юм бүр хөөрхөн. Тэгээ бүх багш нар амар царайлаг. Эрэгтэй бол царайлаг, эмэгтэй бол хөөрхөн. Хамгийн хөөрхөн багш эрэгтэй эмэгтэй хоёр хүн илж байгаа. Хамгийн хөөрхөн багш солонгоо гэд банхустай амар хөөрхөн багш аа. Эрэгтэй багш биш ч гэсэн Ууса 3 хүн байгаа тий. Хамгийн царайлаг нь давка. Хамгийн хөөрхөн багш гэх юм бол манай солонгоо гэх хөөрхөн санагддаг. Тэгээ хоёр солонгоо шиг хөөрхөн шүү. Бүх багш нарыг хараагүй шүү дээ. Нөни? Бүх багш нарыг хараагүй шүү дээ. Манай ангийн багш солонгоо. Манай багш нараас хамгийн өрх нь болохоор манай ангийн багш солонгоо багш хамгийн өрх нь санагцсан. Манай ангийн багш солонгоо багш. Хурдтайгийн хувьд бол угаасаа хурдтай. Тэгээ стратегийн ч гэсэндээ их зөв. Тэгээ ашиглаж байгаа ном сурах бичгүүд нь ч гэсэндээ их сайн болохоор ер нь их үр дүнтэй. За хичээлүүд ер нь дэжгүй санагдсан. Тэг яг яваад удаагүй байгаа ч гэсэн ер нь бол одоогийн байдлаар бол энэ дэжгүй санагдаж байна. Зүгээр л оноогоо нэг левел ахиулах зорилготой байсан бол одоо ер нь 5 6 авна гэж бодож байгаа. Бид нэр сүүлийн 7 хоног үлдсэн болохоор mock test нэг хийж үзсэн. 5 авч ийсэн 223 оногоор 6 хахад 70 хоноод утсан. Топик 3 дэсэхгүй. Тэгээ сая өгсөн чинь топик 5 хахад 20 оноо тутсан байхгүй. Айгуу сайжирсан. Ер нь орж ирэхдээ за топик 4 байхад ер нь хангалттай даа гэж бодчихсон. Тэгээ одоо ингээ mock test ажиллаад явахаар бараг топик талуун шунж юм байна. Хүсэжсэн төвшөндөө бол хүрч чадсан. Тэгээд 7 сарда 4 ангуудаа дахиад 2 сар сууж бэлдээд одоо тэгээд дараа чинь дахиад төвшинг ахиулах зорилготой сурч байгаа. Mock test-эн дээр 253 авсан. 6 бол хүрсэн бэлдээ. За ивентүүдээс талбай дээр бас ивент хамгийн их таалагдсан да. Хамгийн сүүлийн ярианы ивент. Айдод орж ирээд 2 ивент оролцсон. Эхнийх нь болохоор нэлийн хичээл тал руугаа яг ингээд тэтгэлгийн талаар их боловс юу өгсөн болохоор ингээд сонс суусаар агаал юм бол тиймэрхүү ивент өнгөрсөн. Сүүлийн ивент болохоор нэлийн хөгжилтэй. Бүр ингээд тэр ивентэд ороод
зөндөө олон найзуудтай бас болсон, танилуудтай болсон. Айдо класс орсноос хойш болохоор яг нэг ивентэд нь оролцсон. Тэр нь болохоор Мараги буюу speaking day яасан. Тэгээ тэр их олон үйл ажиллагаатай, тоглоом ихтэй, ер нь хөгжилтэй гоё ивент болсон. Яг хөгжилтэй байсан гэхдээ яг сансан хэмжээ шиг ярьж чадаагүй л гэж бодож байна. Ер нь амар таалагдсан. Яг өөрийгөө жоохон тийм солонгос ингээд хүмүүстэй харилцахад тийм жоохон тутмаг байх гэж бодсон чинь яг ингээд утсан чинь яриаг нь ойлгоод тэр яриандаа өөрийнхөө төвшин ингээд хариулж чадаад тэгээд илүү ингээд мэдлэг хурааж авсан. Яг намайг ингэж суугаж өгсөн их сайхан багштай зөндөө их баярлалаа. Хайртай шүү. Амжилт. За бүх багш нар нь үнэхээр найрсаг яг найзууд хүн байж чаддагт нь үнэхээр их баярлалаа. Тэгээд амар гоё халуун дулаан орчинтай амар гоё. За дүү классынхаа хамт олонд ер нь баярлалаа гэж хэлмээр байна. Яа тэгэхээр яг өнгөрсөн энэ 3 сарын хугацаанд маш юм гоё тайван орчинд бас маш юм цэвэрхэн тогтой тухтай орчинд суралцах тийм боломжийг бүх суралцагч нартаа бий болгож өгсөн. Тэгээ дээрэс нь манай багшийн хувьд ерөөсөө энэ 3 сарын хугацаанд би ингээ өнөөдөр амжихгүй нэ өнөөдөр болий гэсэн тийм ерөөсөө асуудал ерөөсөө гаргаагүй. Тэгээ тийм хариуцлагатай байсан байдалд нь бас маш их баярлж байна. Энэ хэмжээнд яг богино хугацаанд сайж явуулж өгсөн болохоор бас буруу газараа сонгоогүй юм байна. Хамгийн анх намайг орж ирж байхад манай багш нар аягүй гоё хөгтөж авсан. Тэгээд ер нь багш нартай бүгдэнд нь үнэхээр их баярлалаа. Жонко захиралтай баярлалаа. Топогийн багштай баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. За баярлалаа.